환 독재 작자를 통해서 산재메 도도제 웜점바 세르제 롬바 다와라제 되고 샥자 잘와 델라 찬사 Шинийн нэгний өдөр. За, үлгэрийн далаа судартай Бурхан багшийн ирээд товлгаан үзүүлсэн талаар ингэж айлдсан байна. За, үлгэрийн далаа судрын 3 дугаар бүлэгт гэгэнэ ялгуугч хаан дахлын олон хэрэгтэн эд таваар ба олон эдэний зүйлийг бэлдээд хаврын тэргүүн сарын шинийн нэгнээр Бурхан нөхөд сэлтийг ирээд тэнслэхүй орон дураад арслан тавцанд суулган хөндлөн тахиваа. Тэдий ялж төгснөгдсөн Бурхан шүлжний чигчлэрийг газар хатгамагц сац 5 бээрийн төдий гишүүн навчс дэлгэрсэн тийм том мод ургав. Тэр модны гишүүн навчсан 5 бээр 500 бээр хүртэл түгээмэл бүрхв. Төдий тэр модноос тэрэгний тойруулын төдий цэцэгс дэлгэрээд тэр цэцэгнээс 5 шанц багтах бомбын төдий олон жимс гарав. Тэр модны үндэс ба гишүүн навчсан 7 зүйл эрднэр бүтээд элдв зүйл өнгө гигүүлэн бадарснаар нар сарны гэрлийгч сүрээр дарав. Тэр жимсийг хэн идвэс? Аршааны амтаас үлэмж амтад болоод үнэр нь хэн түрвээс жаргалангаар ханах болов. Гишүүн навчсан салхи хүрээд сац зохист номын дуу гар юу хамаг хүмбэр тэр модыг гайхан үзэж чин сүсэг сэтгэлд болсон төдийд ялж төгснөгдсөн Бурхан ном үзүүлснээр хамаг бөгд сэтгэл рүүгээ найралдаад үрийг олсон ба тэнгэр нарын төрөл төрөгчд байр маш олон болов гэж үлгэрийн далаа сударт альджээ. За, шинийн нэгний тухай тэгвэл бидний уншдаг магтаалт. За, тухайлбал ирээд товлгааны магтаал гэдэг чомпрол додовт. За, төвдөр ингэж бид нар уншдаг. Жедра гарзо домбор салжилж ончиж жимсэн сала зүгматаг дожо погсон жомби лаадамын гунгаа цэмбэр задлаа чанцолоо гэж уншдаг. За, монгол орчуулга нь хаврын ихэнх сарын цагаан зүгийн хамгаан санхны өдөр гэгэн ялгуусан хаан тахил ил дөргөх цагт хатгавай чигчлөөр модоон газарт хамаг хүслийн галурвас модоор хаа бүхий тэнгэр хүмүүн цөм хамаг бүгдээр баясан зангиж ханад сэтгэл амирлуулсанд мөргмөө гэж ингэж уншдаг. Тэгэхээр шинийн нэгний өдөр маань Бурхан багш ирээд товлгаан үзүүлсэн байна. За, чухам ямар ирээд товлгаан гэхээр одоо гэгэн ялгуулсан хаан гэж байгаа. Төвдөрөө салжил гэдэг. Санскритаар одоо төвдөө нийтгэхээр бол Парсанжит хаан гэдэг. Парсанжит хаан одоо тагил өргөж Бурхан багш дагалт нөхөл сэдийг нь урахад одоо сайхан идэ зог өргөжээ. За, идэ зогоон барьж гүйцээд Бурхан багш самирын хамт одоо ингэ залран ах вэ тэр цагта Бурхан багш одоо чигчлөөр модоо газар татгсан тэр газраас нь сайхан галурваасан модон одоо ургасан. Галурваасан модноос нь сайхан номын дуу гарсан. Галурваасан модноос гарсан тэр сайхан үнэр жимсээр болохоор ойр орчны болоод хамаг хүн амьд бүгд сайхан хан зингсэн гэсэн ийм сайхан ирээд товлгааныг үзүүлсэн байна. Хордон гоцэ цамдан шэн хамдан чэчэ цанчэ самбай жэта вар дэта хонор дагсэ жорвара шой